Сангийн яам 2019 оны эдийн засгийн зарим үзүүлэлт онцлог үйл явдлууд. Монгол Улсын эдийн засаг 2019 оны 3 дугаар улиралд 6.3% өсөлттэй байна. Засгийн газрын үрийн түвшин 55.1% болон буурахад дотоод үнэт цаас арилжааны нөхцөлтэй зээл, концессийн гэрээ зэрэгээс татгалцсан нь голлох нөлөөг үзүүллээ. Төсөв санхүүгийн оновчтой бодлого хэрэгжүүлсэний дүнд 2019 оны төсвийн алдагдал батлагдсан хэмжээнээс 8 дахин бага гарахаар байна. Өрхийн орлого сүүлийн 3 жил тасралтгүй өсөж байна. Эдийн засгийн өсөлт, орлогын оновчтой хуваарлалт, цалин тэтгэвэр тэтгэмжийн өсөлт нь үүнд голлон нөлөөлсөн юм. Гадаад худалдааны тэнцэл 1.5 тэрбум ам долларын ашигтай гарлаа. Гадаад валютын нөөц 4.2 тэрбум ам долларт хүрч байна. Макро бодлогын зохицуулалтыг оновчтой хийснээр ийхүү нэмэгдлээ. Засгийн газрын гадаад үнэт цаасны үнц нь хэвээр байгаа нь Монгол улсад итгэх хөрөнгө оруулагчдын итгэл сайн байгааг харуулж байна. Инфляцийг зорилтод нам түвшинд хадгалж, макро эдийн засгийн тогтвортой орчинг бүрдүүллээ. Зээлийнхүү 3 жилийн хугацаанд 2.61%-аар буурч, хөрөнгө оруулалтын дотоод орчин сайжрлаа. Төсвийн хөрөнгө оруулалт, гар утасны аппликейшн хэрэглээнд нэвтэрч, санхүүжилтийн явц ил тод түргэн шуурхай боллоо. E-баримт аппликейшн төрийн үйлчилгээний төлбөр тооцоо хийдэг боллоо. Ирээдүйн өв санд түүхэнд анх удаа 538 тэрбум төгрөг хуримтлагдлаа. Сан дээр үүсэдсэн үрийг бүрэн барагдуулж, цаашид сангийн хөрөнгөө олон улсад баримтлагдаг зарчмын дагуу удирдахаар боллоо. Гадаадын зээл тусламжийн төслийг хугацаанд нь хэрэгжүүлэх, үр ашиг багтаа төслүүдийг зогсоох, шинээр хэрэгжүүлэх төслийг үнэлж, эренблэх зарчим баримтлан ажиллалаа. Гадаад хамтын ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлж, нийгмийн эдийн засагт чухал ач холбогдолтой томоохон төслүүдэд шаардагдах их үүсвэрийг шийдвэрлэж чадлаа. Бүртгэл санхүү эдийн засгийн амжилтны улсын 6 дугаар зөвлөгөөн 8 жилийн дараа амжилттай зохион байгуулагдлаа. Та бүхэнд шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье.